сайлхин эцэг ядраа дамарсан ч юм уу амраг хосын ярэг сонсхоо амсгаа дараа чагнсан ч юм уу Улаанбаатарын үдэш намуухан учирсан хоёрын яриа айдуухан Хансана улаанмэнд баярлалаа. Баярлалаа. Тэнд бас баярын төрөө. Баярлалаа. За яцгаах уу? Одоо 4:30 болж ажилдаа явах цаг маань жоохон хацрах гээд. За тийм. За. Хөлтлөө яана. Бас жоохон сэрэх өдөр юм тийм өдөр. Дарч энэ өглөөт босох ямар байна? Өглөө бас чам юм байна шиг. Юм. 4:30 цагт босдог гэсэн арайч дүү. Манайхан бол 3 цагт очсон байгаа. Тийм. болжон залуус яруухаа Улаанбаатарын үдэш шанар чимээгүй үзэсгэлэнтэй чимэн хотыг чимэн сон Сайн байцгаана уу? Намайг Перлийн их хогтой Жасмин гэдэг. Оросын албаны улсын Ташкент одоо бол Узбекистаны нийслэл Узбекистаны хот Ташкент төрж исэн. Дээр нэг ахтай олуулаа гэрээс оллайлаас тавлаа. Дээр нэг ахтай тэгээд би манай охин дүү гомарл том дүү хамбилгүн бага эрэгтэй дүү хан туршиг гээд таван дүүтэй ах дүү тавлаа. Багада Ташкентэд төрөөд тэгээд удааг багт манай эмээ намайг ирж авч ирсэн. Тэгээд би эмээ дээрээ өсөж исэн. Манай ээж тухайд нэг Оросод оюутан байсан. Сургуулаа төгсөөгүйсэн болохоор намайг манай ахыг манай эмээ аваад Монгол руу яваад тэгээд ээжийг минь сургуулийн сурулж төгсүүлж исэн гэдэг. За тэгээд өссөн орчин газар гэх юм бол нэгдүгээр хороололд өссөн ах дээр эмээтэйгээ гурлаа амьдардаг байлаа. Өглөөний 6:45 болж байна. Тэгээ манай өглөөний ээлж одоо шөнийн гэх юм уу? Ээлж маань хүргэлт гарлаа. Өнөөдөр нийт 200 орчим хүний бүтэн өдрийн сэт хоол бэлдэж гаргасан. За өглөөний ээлжинд бол шөнө 2 цагаас ахуулаад ажиллаж эхэлдэг. Галтгоонд 5 хүн, хүргэлтэнд нэг 5-6 хүн ингээ бэлтгэгч, туслах тоогооч, ахлах тоогооч, хүргэлтийнхэн маань бүгдээрээ ер нь бол өглөө 7 цагаас өмнө бүх хүргэлтийнхаа хоолыг хийгээд савлаад гаргаад дуустдаг. За 6:45 гэхэд бол өнөөдрийн өрөөлт бол бас гайгүй эрт гарчлаа нөгөө зам ачаалтайгаар хичээл эхэлсэн учраас бас эрт гарахгүй бол өглөө 10 цагаас өмнө бүх хүнийхээ хоолыг хүргэж өгдөг болохоор бас цагтаа их уралдаж ажилладаг бид нэр. Гадаа бол харанхуй хийвэрээ л. Солонгоно. Тэг болмол. Ямарсан дахиа.
Тэгээ. Холоо. Шаруу. Тий. Өөр дээ угстай. Шаруу нийтэд л. Брокколи. За. Өглөөний 8 цаг болох чинь өглөөний хэмээн шөнийн ээлж маань бол буусан. Тэгээд Сандгаа таатай өдрүүдэд йогд явдаг. 8 цагаас 2 цаг бясалгал йог хийдэг. За тэгэхэд йог руу оръё. За төрснөөс хойш гэхээр одоо манай хүүхд 7 настай. Тэгээд ой тоогоос нь гэхээр ер нь бол 6 жилийн турш алдаг оног айгүй их йог хийдэг байсан. Олон төрлийн спортоор хичээлж үтсэн. Тэгээд хамгийн одоо яг надад юм уу миний хувь хүнд таарах нь йог юм шиг надад санагддаг. Тэгээд би нэг дотоод хүнтэйгээ ажиллах ч юм уу дуртай. Тэгэхээр йог хийх өмнө бясалгал хийдэг, йога дуусаад бас бясалгал хийдэг. Ер нь л тэгэл хамгийн л надад айгүй ойрхон гой санагдсан зүйл бол йог гэдэг. Тэгээ 7 хоногт Сандгаа таатай өдрүүдэд йогоор хичээлдэг. 2 цагаар бүтэнсээ өдөр болохоор бясалгалд явдаг. Тэгэхээр бас нэлээ хугацааг зарцуулдаг гэж ойлгож байна. За тэгээд 2 дахь нь юм бол ууланд гарах дуртай. Алхалт их хийдэг. Тэгээд ойрд бол нөө хүүтэрсэн байгаа болохоор бас нэг завгүй ч байгаа. Тэгээд ойрд бол гараагүй. Тэгээ миний хувь хүний характер бол айгүй хурдтай байхгүй. Бүх юмыг ингээл гэлзуулал манруулал хийждэг. Тэгээд йог хийснийхаа дараа ч юм уу гой тайвширч чаддаг. Тэгээд их стресс тайлдаг. Тэгээд йог хийхлээр ч ингээ биеийн бүх булчин ажилдаг, маш их ачаалтай байдаг учраас бас амралт олж өгдөг, за бясалгал олж өгдөг, маш их стресс тайлдаг. Ер нь бол яг надад йог л их цохоод орж санагддаг шүү дээ. Ер нь дэлхийд даяараа хийдэг болсон юм шиг анзаарагддаг. Тэгээд миний бодлоор ингэж бодд юм аа. Йог хийдэг хүмүүс нэг юм тайван, бас юм дотоод хүнтэйгээ ажилтдаг, харилцааны хувьд хоорондоо бас айгүй гоё байдаг. Маш их хэмжээний хүсийг ингээд яг адилхан босод спорттой адилхан ингээд бүх булчингаа ингээд хөдөлгөөд сунгаад яг ингээд йога хийдэг хэрнээ ингээд тайвшрал мэдрээд идэг байхгүй. Одоо жишээлбэл би фитнест явахаар фитнесээ тарангуудаа ядраад ингээд шууд унтмаар санагддаг байхгүй. Йога хийчээд дуусаад бясалгаад ингээд гараад явахаар тэр өдөржингөөс ч үчтэй ямар ч нөгөө ядарсан шинж байдгүй гоё идэв юм шиг санагддаг. Тэгээд их залууждаг юм болов уу гэж бас боддог. За эмээг их орцгой хамт тий. Түр уцтаад хэлсэн одоо яг хүлээгээл хийж байгаа. Баярын өдөр. Тий. Сайн уу бүрээ. Сайн байна уу? Бэрэмэл. Алгаас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж Завцаа талаад орно. За. Манай Justin жоохон гогт багта. Яг нэг Google дээр шиг. Тэгээ бүр юм турангаа одоо дэмлэг дээр очиод хэл яриаггүй урдантай эхэлдэг хөдөлгөөнтэй зэрэглэн хөөхд байсан да. Одоо энэ тухай бол ээж бол сайн мэднэ. Ээж бол өөр багаас нь одоо өдөө болтлол хар зүс гэж юунэтэй ээж болох та. Одоо энэ бол би зүүмэнгээс ирсэн үү юунд дөөс сайхна баг байсан. Тэгвэл энэ жоохных нь
Тэжээсэрдэс хүрээгүй үлдэрлөө. Яг нэг нэг өдрөө хөлдөрсөн. Тэгэхэд нөгөө салхидуулаад цирхийн одоо цирхийн ард гэдэг юм уу одоо манай эндээс тэнд салхиулж явж байгаад сандал дээр сууж байсан нөгөөдөө орчээд аль миний охин явуулаа ээж дээр очиод ээж нөгөө эсрэг талын сандал дээр сууж байсан алхаад очсон. Багтаа болохоор жаас айгүй тийм сэргэлэн их яриа тийм охин байсан. Жижигхэн яг хүүхэл шүү дээ. 50 хүүхэлдээнээс жижигхэн хүн байсан шүү дээ. Намайг Эрдэнэлэг гэдэг айлын том хүү доороо 4 дүүтэй. Жасмин яг миний доотлын эмэгтэй дүү баг. Айлын том болохоор ер нь бол аль болох бүх дүүнэрээ дайр аламжаар дутаахгүй хойд хичээж явтыг. За бүр Facebook хэр үзэж байна? Ер нь зав гаруул үзэж шүү. Та бараг Монголын хамгийн өндөр настай Facebook хэрэглэгч хаа тий. Бараг тийм шиг байгаа. Одоо ирэх гэж ихэр чин зэрэгэл. Тийм болоо гэж одоо. Хүмүүс тэгжил хэлэх юм биш. Тийм байж магадгүй л байна. 4300 найзтай шүү дээ тий. Надаас их найз. Тийм 5000 байсныг хассаар агаад байна. Оо зөө. Хүмүүс хэрэг хандлтсан. Та ер нь Facebook дээр хөвчлэн юу бичвэ, юу постлж байна? Би эхлээд эхний үед бол нэлээд их өөрийнхөө постлдог байсан. Бодол санаа одоо нийгэм тандж байгаа хамтлага. Одоо бол Facebook ухаж байгаа л ер нь залуучууд хэрэгтэй пост хэрэгтэй юм гэж ирсэн юм ал шеэрлээ суудаг болсон. Та ч бас айгүй олон реклам тоглож ирсэн тий. Таалж ирсэн үү? Зөндөө олон реклам тоглосон шүү дээ. Хүүхдүүд уриал завтаа яг энэ зүгээр сууж байгаа юм чинь. Завтаа гэж очиж тоглодог. Бас сайн зүвжгэлдэг тийм ээ. Тийм. Зүвжгэлдэг. Тоогоо алдсан юм шүү дээ рекламын тоо. Нэлээд олон бий. Хамгийн сүүлд ямар реклам тоглосноо? Хамгийн сүүлд нэг кинонд зураг авсан. Энэ 21 оноос 12 сард л байхад сүүлчийнх нь. Нэг эмчнэрийн тухай. Нэгдүгээр хорооллын 113 дугаар цэцэрлэгт явдагсан. Тэгээд 6 настайдаа 83 дугаар сургууль тухайд нэг Орос сургууль байсан. Тэгээд Орос хэлний 83 дугаар сургуульд ороод тэгээд 1-5 дугаар ангид төгслөө байжгаад Монгол сургууль руу шилжээд ирээдүйн зохицолбор боллоо. Тэгээд 10 дугаар ангид төгслөө Болормоо хөшийн удирдлагын дор 10-ийн А ангийг 81 дугаар сургууль буюу ирээдүйн зохицолборыг төгсөжсэн. Тэгээд 10 жилээ төгсөөд эхлээд шинжлэх ухааны технологийн их сургууль одоо ТИС-ийн дизайнер би ер нь багасаа дизайнер болно гэж боддог байсан. Өөрөө жоохон зурдаг, хувц сонор тийм стил загвар өнтөртэй сонирхолтой хүүхэд байлаа. Тэгээд дизайнер болно гэж одоо тест орсон. Эрс аягүй урт шийдвэр гаргасан. Яг тухайн үед тийм хэдхэн сарын дотор шийдвэр гаргасан баха. Тэгэл ээжтэйгээ ярилцж байгаа л шууд гадагшаа явж сурахаар болол тэгээд хятадын Гуанжу хотод сэтгүүл зүй олон улсын сэтгүүлч мэрэгчлэр төгссөн магистр цолтой. За тэгээд 2013 онд Монголд буцаж ирсэн. 13 оноос хойш хэр чин за би чин тий 13 онд Монголдо буцаж ирээл ажилдаа яг буцаж нөгөө шууд айгүй тэмэрчүүчээр дүүрэн иржсэн л да яг Монголд ирэхдээ. За одоо өстө очингуудаа шууд телевизийнхаа нөгөө салбартаа ороод өстө ингэ ураад өгнө гэл өнгөрөөл иржлээ жоохон залуухан байлаа. Тэснээ ерөөсөө эргээд ажилдаа ороогүй тэгэл гэр бүл зохиогоол жирэмсэн болоод яг нөгөө бүсгүүчүүдийн явдаг шат дарааллын дагуу явсан. Жасмин чинь надаас 3 дүү байхгүй. Тэвтэр нэг сургууль нөгөө нэгдүгээр хорооллын ирээдүйн зохицолборт хамт сурдаг гэсэн. Тэгээд ер нь бол их л ойр хичээлд ороход нь шовт өглөө аваа явна, орой тарахад нь хичээлээс нь аваад гэрлүүгээ харна. Тэгээд өдөржингөө ер нь Жасмин бит хоёр их цуг байдаг гэсэн.
Тэгээд ер нь бол хамгийн их анхаарал халамж надаас их авсан хүн бол ялтчих Жасмин. Тэгээ 10 жилдээ ч гэсэн ер нь их сахилгагүй хүүхдээсэн. Хичээл дээр нь очин дандаа хэрэг тарьчин, өмнөөс нь би очин, ах нь чинь цуг загнуулна, заримдаа өмөрнө, тий. Ингээ хүүхдүүдэн дээрлэгсэн хүүхдүүдээс нь өмөрч явна тэгэл. Ер нь бол их ойр өссөн дөө Жасминтай. Үнэхээр Жасминдээ бол хайртай тэр харны ялхаасан тэгээд өдөөд яг миний өөрийн төрсөн охин шиг л бүх юмд хандж байгаа хандлага нь тэгээд ер нь өөрөө ч гэсэн ер нь яас бол багасаа тийм одоо юу юм дээр хүмүүжлийн хувьд бол сэргэлэн ер нь их нийтж найз нэг хамт олонтойгоо бол ер нь тэгээд одоо ер нь цаашдаа тэгээд ажил хөдөлмөрт бол яг энэ зангаа бол мэдээж хүний одоо насан туршийн юу бол тавихгүй ойлгомжтой. Тэгэхээр бол сайхан хамт олон найз нөхдөдтэй дэм тус тэгээд аав ээж ах дүү хамаадан саддан болон бос юмнууд бол бүгдээрэнд нь тийм сэтгэл гаргаад хамгийн түрүүнд гүйж явдаг манай жаас бол тэгээ ер нь одоо гэрт нэг зохион байгуулагч одоо нэг хөдөлгөөнтэй ганц юм байдаг тэр маань одоо манай Жасмин юм шиг байгаа. Юу л болно хаана тэр зовлон жаргал одоо бүхэл юмнууд юмд нь манлайлт цаорол гүйж явдаг. Тэгээ энэ чанараар одоо бас нэг өөрөө нэг ховоор нэг юм хийгээд бас тэрнээс алдаа оноотой амжилт бүтээлтэй юмнууд явж байгаа. Гэхдээ бол сайхан сэтгэл үзүүр тос ихчээр одоо дайч хөдөлмөрчин зангаал тавихгүй явж байхад бол дараагийн амжилт нь бол ирнэ л гэж бодож явдаг да. Жирэмсэн бахта бас яаж ингээл зүгээр гэртээ суугаад ахаа гэж бодоод Гуанчжоос нь сурж исэн хотоосоо тэгээ Хонконгоос шинжнээс бараа татдаг тийм залуучуудад зориулсан фэшн 2 салбартай дэлгүүр ажиллуулж дампуурч явлаа. За тэгээд төрөөд яг төрснөөсөө хүүхдээ 2 сартаа хотод буцаад ажилд орж исэн. Бас бизнесээ өргөжлүүлэх гэдэг нэг хэсэг үтсэн. Тэгж явж байгаа. За ер нь эдийн засагч нэлээ хэцүү байсан. Би ч гэсэн бас бизнесийг одоо яг цаг нь болоог багт хийсэн болов яг Монголд нөгөө хөрсөн дээрээ буугаагүй гадаадаас ирсэн. Энийг авчрал ингээл зангуудлын их мөнгө нөгөө нэг юм урсгал зардал тий маржин энтрээ тооцоолж мэдгүй буруу хөдөлсөн байх гэж яг боддгийг. Гэхдээ тэр бизнес одоо дампуурсан дэлгүүрүүд маань гэх юм уу надад айгүй том сургаал болж исэн гэж. Жасмин чанга од байсан хгүй. Од байсан. Монголын үндэсний телевизийн хит нэвтрүүлгийг хөтэлдэг байсан. Тэгээд яг тэрийг үзэж байхад нэг юм зэвэн стилтэй үстэй яг нэг тийм зэвэн гой хувцасалдаг. Тэгээд тухайд чи ер нь телевиз яг бүр утгаараа их гоё entertainment нэвтрүүлгүүд маш тийм хүчтэй гоё үе байсан. Тэгээд яг анх Жасминыг зургатаар харж энэ ямар супер зэвэн охин бай гэж бодож ирсэн. Тэгээд би өөрөө нөгөө урлагийн хүн болохоор зэрэг яг дуу хөгжимд айгу сонирхтой болохоор яг тэр дуу шим нэвтрүүлэг хийж байгаа энэ охиныг хаад би ч одоо асал шүтдэг байлаа. Тэгээ маань үн чинь гадаад хөвцөн мэлэж сурах гад. Тэгээ сурахгүй болцсон. Тэгээ байж байгаад 2016 онд бид хоёр нэг гадаадын төлөөлөгчдийг дотоодынхын тэр байгууллагын хүмүүстэй хамт авч явж исэн байхгүй нэг аялал руу. Тэгээ би нэг гайдрах юм хийгээд Жасмин зохион байгуулж исэн тэр аяллыг. Тэгэл яг би нэг сонио холоос харчаал сайн уу гэлээ чи саяхан боо чи Жасмин уу гэл. Тэг яг тэр үед би бинийгээ харчаад яг нэг vibe нийлнэ гэж үдэх шүү дээ. Гой vibe нийлээд тэгээд би ч яхаа нэг гайд хийдэг байсан хүн яг эргээд нөгөө тайлбараа өгөөл англиар монголоор яриад. Тэгэл тэр үед Жасмин бодож ирсэн. Энэ ямар сүрхий англи хэлтэй хүн бэ гэдэг. Тэгэл тэрнээс хойш юусэл айгуу сайн найзууд болцсон шүү дээ тий. Амбал тавлаа нөхөр миний хүүгүйн манай нөхрөөс надтай адилхан сэтгүүлч мэрэгчлээ. Би тэр 2010 онд хэр чинь 12 жилийн өмнө танилцчихсан. Тэгээд яг нэг гэрт ороод 9 жил болж байгаа. Аав ээж болоод 7 жил болж байгаа. Гэрэлтэй батлуулаад 6 жил болж байгаа. Хурмаа хийгээд 2 жил болох гэж байгаа. Тэгээ манай хүүхэд болохоор 7 настай, 2 дугаар ангид сурдаг. 3 тамир сургуулийн, дунд сургуулийн сурагч. За илвчин болох гээд бас ингээл надчигдаа ер нь жоохон сониуч илвчин болох гээд явж байгаа бас нэг тийм хүүхэд байгаа. За тэгээд эрэгтэй дүү манай хамгийн бага дүү над дээр хамт амьдардаг.
хан түшиг. За бас 10 жилийн сурагч. Тэгээд манай нохоо ч яг гэр бүлийн гишүүн байхгүй. Тэгээд хүмүүс жаасын баг хүү гэдэг. Тийм манай царай муутай нохоог тэгэхээр ингээд яг ам бүл тавуулаад 4 залуутай би ганцаараа амьдардаг. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийн хамгаалах баярын өдрийн мэндийг хүргэе. Би өөрөө юм айгу темптэй, хурдтай нэг юм болохоор ингээд нэг юм өшөөл хурдан л юм хэрэгтэйсэн юм шиг юм. Яг ингээд нэг хүн ингээд хайртай дуртай ажиллаа олохгүй болохоор ер нь ингээд нэг юм үлбэр сулбгар нэг л ингээд явцгүй л санагдал байсан л да, өөрийгөө голоол ингээд аюух тэгж явсан. Тэгж явж жаад дахиад 17 онд мэргэжилтэд иршлүүлэхээр гадагшаа сургуульд явсан. Богино хугацаатай. За тэгээд тэр хоорондоо яг би өөрөө нөгөө нэг юм төрснөөс хойш жингийн илүүдэлтэй нэлээд одоо 4-5 жил явсан гэсэн үг шүү дээ. 4 жил орчим явсан юм байна. Би өөрөө 45-6 кг байдагсан. За тэгээд төрөөд 74-5 кг гэхээс ч юусэн ингээ бараг 30-аад тэгэл таргалцсан. Тэгээд тэрнээсээ нэг юм яг талыг хасч чадахгүй нэг юм багын унган мах шиг л би өөр намхан хүн чинь ингээд таргалцахаар бас ямар хагдвал яг л нөгөө нэг эмэгтэйчүүд болгоны л туулдаг л зам л да ингээд төрдөө жирэмсэлдэг таргалдаг нөгөө нэг таргалтаасаа салж чадахгүй гэж хэлсэн. За тэгээд гадаадд сурч авах хугацаанд 3 сарын хугацаатай сургалтанд суусан. За тэгээд тэр хугацаанд нэг эмчийн онлайн курс суусан, онлайн сургалт байсан. Тэр нь одоогоор одоо миний яг энэ эрхэлж байгаа бизнесийн л одоо яг одоо кето дэглэмээр би кето дэглэмээ хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл чиглэлээр одоо яг бизнес эрхэлж байгаа. Яг тэр кето дэглэмэл байсан юм байна л да. Одоо л эргүүлээ ботход тэр нүүрс усаа хасаад яаж ингээ хүн жингээ хасч болдог вэ? Ямар хурдан гоё болж болдог вэ? Үр дүнд хэрхэн хүрдэг вэ гэдгийг би ерөөс 14 хоногийн сургалтнаас ойлгосон. Тэгээд тэрийг ингээл авшруулаад судлаад маш их судалсан. 17 оноос хойш ер нь бол би өөрөө одоо 22 он гэхээр 4 бараг 5 дахь жилдээ нүүрс ус хүнд хэрэгтэй юу хэрэггүй юу те хасах үе байдаг уу хасахгүй үе байдаг уу энэ талаар маш их судлаа. За тэгж явж ийсэн 18 он өнгөрөөд 1 жил бас яг ингээд тодорхой эрхэлсэн ажилгүй за ESPN телевизийн маркетингт нэг ингээл хэсэг ажиллаа. Янз янзын юм ингээл хийгээл үзчихсэн. Би өөрөө бас энэ төрийн бас байгууллагатай. Тэгээд төсөл хөтөлбөрүүд бас маш их хийдэг. Сэтгүүл бас гаргадаг байсан гэр бүлийн хүнтэйгээ хамт. Тэгээд тэр ажлуудаа хийж явж байхдаа яг энэ Ketomo гэдэг компани одоо энийг үүсгэн байгуулах санаа төрж исэн. Тэр юм л их хийж үтсэн дээ тий. Тэгээд уг нь бол өөрөө олон улсын сэтгүүлч мэргэжилтэй шүү дээ. Гадаадад аюул олон жил сурж байгаад ирсэн. Тэгээд ирээд одоо нэг хоол моолны бизнес рүү орчихоор нь би анх бол их дургуутчихсэн. Өчиж одоо мэргэжлэрээ ингэж нэг жоох явахгүй. Яагаад ийм тэс хөндлөн юм руу орчихоо гэдэг. Тэгжээс одоо тий хараад хахад бас нэг хүн тустай юм хийгээл юм шиг харагдчихэд шүү дээ. Кето хоол, эрүүл хоол гэл тий тэр өөр их явж байгаа шиг. Оюутан багтаа бол ер нь нэлээд шаргуу сурсан доо. Одоо манай буура имэж нь жасмин дээр нэг хятадын Гуанжу хот сурдаг гэсэн. Тэгт нь очиод цуг байдаг гэсэн. Би ч хаяад бас очиод иргээл. Оюутан багтснах бол ер нь их ойрхон байсан шүү. Тэгээд харахад бол их хөдөлмөрчтэй ачаа. Эхний жил нь очиход хэл мэдэхгүй байхад хоёр дахь жил нь очиод жишээ нь нөгөө тухайн улсынхаа хэл усаар л чөлөөтэй ярьдаг болсон тий. Хичээл намаа асуудалгүй гэдэг болсон. Тийм хөвгтэйс. Тэгэд яг өөрөө нөгөө турсан жингээ хасаж чадсан дэглэмээрээ ингээд нэг юм өдөрт 10хан эргэн тойрныхоо ойр тойрныхоо найзуудтай хоолыг ингээ бэлдээд өгöd явуулчих гэж бодоод зүгээр ингээ сонирхол хийгээд үтсэн байхгүй. Тэгээд сонор гэдэг тахлагтай очтой ахтай хамтраад ихтэр гээд хөргөлтийн залуутай бид гурав нийлээл хамгийн анх яг миний офисын арын
хажуудлынх нь галтгоонд зүгээр ингээд энгийн галтгоонд хоол хийж эхэлчихсэн. 10 хоол. Эхний өдөр 10 хоол, 2 дахь өдөр 30 хоол, 3 дахь өдөр 50 хоол. За 7 хоногийн дараа гэсэн чинь ингээд 60 70 хоол болоод тэгсэн. Бизнес хийлээ гэхэд ашиг мөнгнөөсөө илүү те хүнд ямар сайхан үр дүн өгөх вэ? Энэ ажлыг хийснээрээ би хэдэн хүний амьдралыг өөрчилж болох вэ гэдэг тэр алсын хараа тэр дотоод ертөнцийн өнгө надад илүү их таалагддаг. Тэр чутгаараа олон жил одоо ингээд үнэнч нөхөрлөлийг бит хоёр бол амьдрал дээрээ тий ингээд гаргаад аваа явж байгаа. Найзаараа маш их бахархдаг. Манай найз ч одоо хийж чадахгүй зүйл байхгүй. Манай байрны хүүхдүүд өрдсөн жаз эрдэнэлэг энэ бөөнд оорч нээж нүг ажил төрлөө. Тэгэл өдөрт ирэхэд нөө гурил бодоо нөө гоймон бодоо юмнууднаас тэр үуч нөө зах зээлд өнгөж шилжээд бас нэг яг хүндхүү үед энэ төр байж байгаа үед. Нөгөөд бол налга болсон байдаг. Тэгэн гутаа нөгөө айлгаа нөгөө идэх хүүхдүүдэд энэ эрдэнэлэг жаз хоёр нэг хамаг юм тараагаад өгчдөг байсан гэж ээжлээ. Тэр 9 давхрын бүх айлуудад өгдөг байсан байгаа юм чинь. Тэгээд ерөөсө бөөнд юм авчвал хэрэглэх нь удаан гэж шуудагаар нэлсэн шихэр шуудагаар цагаан будаа аваад балкон дээрээ тавьчихсан. Сар болсон чинь байхгүй бүгд дууссан. Энэ одоо яатсан гэдгсэн дурдах хүн байхгүй. Тэгээд сүүлд нь сургуулиуд байсан чинь бүх 9 давхрын. Тэгээд нөгөө байрны жижүүрд оролцсны жижүүрүүд хүртэл жижүүрийн ихнэр нөхөр урд хоолой хийхгүй. Нөгөө хүүхэд 3 давхрын охин хоол олцорж өгнө гэсэн тэр их хүлээгээ сууж яана гэж ирж ийсэн гэдэг. Манай яасан дээр ер нь нөгөө багасаа өглөгч өрдөөс хүн болгонод нийтэж. Эрдэнэлэг хоёулаа тийм нийтэж айгүй юм хөөхтөд өссөн. Тэгэл ердөөс манай гэрт дэгөө ер нь манай ээж ч гэсэн би ч гэсэн баг байхдаа тэгэл ер нь манай гэртэл манай байрны хөөхтүүд жаас одоо эрдэнэлэг ялгаа бүгд л манад л бож гинжээдэг. Тийм ээ. Ерөөсөө хөөхтүүдийг. Тэгээ жаасыгаа орос сургуульд өгсөн. Тэгээ орос сургууль багаангийн төгсгөө дөрөөсөө Монголд өгье. Тэгэл Монгол сургуульд оруулсан чинь нөгөө үнэн сонин уншгаал тэгэхээр зэрэг нөгөөдөг чи яг орос шиг үнэн гэл үнээр сонио гэл орос аялгуудаа тэгж уншдаг байсан. Тэгэл яг 10 жилээ төгссөн. Тэгээ гадаа сургууль явахаар дагаал явна үсттэй гэж. Тэгэл сургуулийн төгсөлтөл би дагсан дөө. Миний охин чинь хятадын тэр Гуанчжоу хотод үйлдвэрийн том хот шүү дээ Гуанчжоу. Тэр хотын шинийн нэг сургуулийн олон улсын сэтгүүлч ангих төгссөн шүү дээ. Тэгэл тэр уртад л би одоо дагаж явсан. Тэсэж юу бас их цахилгагүй мөртлөө их бүтлгүй хөхт байсан. Дандаа юм хийх гэж байгаа л нөгөөх нь бүтлгүүтэн. Тэр бүтлгүүтлээ дандаа над дээр туршичдаг гэсэн. Зөв жишээ нэхэд нэг агаа энэ нэг шампуныг сони үнэртэй юм байна тэгэл үнэртэй тэгэл миний урд тэгэл үнэртүүлэхдээ нөгөөтгөө шахаж аял аваа ингээд битүү шампунаар буудаал. Тиймэрхүү нэг дандаа нэг бүтлгүүтж явдаг хөхтэйсэн. Гас амар сахилгагүй байли хүмүүсийг бас шоглоо хийч нөгөөдөлөөс нь болж дандаа дуудагд. Монгол хүнтээс унагчсээр гэж Монгол хүнтээс сууж байгаа. Тэгээ сайхан залуутаас авсан да. Тэгсэн чинь нөгөө ор хотод төрлөөгд нэлээд ор хотод төрсэн Монголд бол тэрнээс гадаад мадад бол тэр ердийн төрөлт хэлдэг. Жирэмсэн болцсон гэж сонсоод ерөөсөө сар улсан гэ. Өнөө хүүхдээ чинь босч болохгүй юу яа. Тэгээ сургуулаа төгсөөд ирчээд байж байгаа юм чинь найз нөхдөд шоудж явах гэдэг. Тэгэхээр н зэрэг дэргэд нь очиж суудсан нөгөөдгөө хараад. Хэвтрийн байдалд байлгах гэх. Тэгээд нөгөө хэвтрийн байдалд байлгаж байна гэж их сүрхий байдаг байсан чинь заримдаа гараад тэмцэн. Нэг гараад ирэхин хооронд л гараад явцсан байдаг. Тэгжээж үеийн гаргасан. Тэгээ одоо ганц хүүтэй үеийн 8 нас хүрчихэж байна уу юу? Тийм байхаа. Одоо ч 2 дугаар ингээд 8 тий. Тэгээ салдгүй нэг эрэгтэй хүүхдэн тэнд.
Баярлалаа хайртай шүү. Яна орой модог алгаа ийцэн үү? Яна хинтээ явж байгаа? Хинтээ явж байгаа юм? Маавтай. Яа гоё юм би баярлалаа. Гоё өнгөтэй юм би яа хөөрхөө. Ямар баяр гинэ? Мартин амны. Мартин амны ямар баяр хинт зориулсан юм? Эмэгтэйчүүдээ олон улсын эмэгтэйчүүдээ эрхийг хамгаалах өдөр тийм эмэгтэйчүүдийн баяр гэхгүй. Баярлалаа. За ганц уусч. Юу атар тэр. Thank you. Туйлсан алхам төрөдөг хөргөх цогт хөгийн цогт хөгжмийн айшиг тавшигтоо бүсгүй бичи инэмсэж чаваараа цэцгхэн байлаа чимчаваараа бүсгүй бичи Баянс мөнхийн эрхлээд. Тэг ямар сандаа биш болоо чи одоо гэр бүлтэй болчоо тий. Ер нь шоколад хилтчихээд нөхрөөсөө юм уу л да яагаад дандаа над руу гэдэг ингээд. Баян гал байж тий. Үйлчлүүлэгч нарын тухай гэвэл за хамгийн анхны үйлчлүүлэгчээс ярьчих уу. Манай найз ихнэрээс хамгийн анхны хоолыг захиалсан. Би зүгээр залгаал жоохон бондоорхгүй. Би тэр яг зэрэг төрсөн. Надаас 7 юм төрсөн баг. За би нэг ийм хоол ингээ хийсэн юм аа. Манай офисын хажуудалд ингээд би өөрөө хийсэн. Тоогооч танд. Би найзлыг аваад идэд үтчих. Хамгийн анх хөрөж өгсөн байхгүй. Нэг хоногийн хоолны мөнгө тэдэн төгрөг болно. Энэ данс руу шилжүүлээрэй. Өөрийнхөө дансыг явуулсан. Над руу 10 хоногийн хоолны мөнгө явуулсан байхгүй. Тэгээ би дахин 10 хоног хоолыг явуулсан чи зүгээрээ хэрэггүй. Би чамайг ингээд бүр амар сэтгэлээсээ дэмжиж байгаа шүү гэд. Гой санагдчихс. Тэгэхэд зүгээр найзаасаа ингээд зүгээр мөнгө авч байгаа юм шиг боловч нөгөө найз манаагүй just чадна гэдэг. Би найз ингээд өшөө гоё яваарай гэж дэмжиж байгаа тэр сэтгэл нь гой санагдчихсан. За тэгээд одоо гэвэл манайч нөгөө 3 ээлжээр ажилладаг. Шөнийн 2 цаг 3 цагаас өглөөний 7 хүртэл нэг ээлж байгаа. Энэ нь яг одоо нөгөө кетомо сет хоолоо шүү дээ. Өдрийн сет хоолоо үйлдвэрлэдэг. За өглөөний 9 цагаас 17 цаг 30 минут хүртэл өдрийн ээлж гэж байдаг. Өдрийн ээлж нь болохоор одоо энэ Park Place office тийм яг хотын төвийнхэн зориулаад нөгөө кето хоолоороо үйлчилдэг ресторан болон ланч бусад зүйлээр үйлчилдэг ингээд юм ресторан лаунжийн чиглэлээр бас ажилладаг. Оройных нь ээлж нь болохоор 5 цагаас 19 5 цагаас шөнө 2 цаг хүртэл ажиллаж байгаа шүү дээ. Ингээ 3 ээлж ажиллаж байгаа болохоор маш олон үйлчлүүлэгч нар байдаг. Хоол захиалгын, өдрийн үйлчлүүлэгч, орой лаунж үйлчлүүлэгч гээд маш олон үйлчлүүлэгч нартай байдаг. За энэ дундаас онцолж ярих юм бол жингээ маш ихээр хасаж чадсан. За тэгээд ингээд жингээ хассан болохоор өөртөө итгэх итгэлтэй сэтгэл санаа ингээд бүх зүйл гоё болоод эргүүлээд ингээд бэлгэсэлт явуулаад талархлаа илэрхийлээд ингэжсэн хүмүүс бол зөндөө олон байдаг. Кето хоолны тухайд хэмэл ганцхан би ч биш. Манай гэр бүлийн уян холбоо, номоо холбоо яг бид гурав ингээд байнгын амьдралын салшгүй хэсэг болсон. За ер нь бол хүн яг эрүүл байхын тулд ч юм уу илүү эрч хүчтэй амьдрахын тулд олон зүйлийг хийж бүтээхийн тулд яг амруугаа орж байгаа зүйлээ маш сайн одоо хянаж контролдох хэрэгтэй гэж үздэг. Одоо гэр бүлийн гишүүдийн бас төлөөлөл бол би энд сууж байгаа. Тэр утгаараа кетог сонгодог. За яг хөө бидний хувьд бол нөгөө багасаа ингээл дандаа эцэг их маань гэрийн хоол идэх ёстой гэдэг ч юм уу. За оюутан боллоо бас л гэрийн хоолоо хийж авч явдаг байсан ч юм уу ингээд гэрийн хоолнд тасамтгай охтууд байсан болвол яагаад кетороо орвоо гэсэн маш олон асуултууд бас одоо эргэн тойрны хүмүүсээс маань иржсэн. Тэгээд яг гэрийн хоолоо идчихэж байгаа юм шиг тийм мэдрэмж төрдөг. Тэгсэн мөртлөөсөө үр дүнтэй, эрч хүчтэй эмэгтэйчүүдийн хувьд бол жингээ бас тийм маш сайн хянах боломжтой одоо хоол байдаг. Тэгээд яад чи юм нэг гэртээ хийж байгаа юм шиг сэтгэлээр тий яг бусдын эрүүл мэндийн төлөө хийж байгаа гэдэг нь бол хоол болгоныхаа наамд те өглөө алга ирж байгаа өглөөний тэр шинэхэн хүнснээс нь бол ингээ мэдэгддэг. Тэр утгаараа сонголтыг бол хийдэг. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрийн мэндийг хүргэе.
зээл авлаа. Анхны зээл авлаа. Лаунж төрөсөлж үзлээ. Огт хүн орохгүй байлгаж үзлээ. Ингээд одоо энэ ингээд ер нь бол манайх 3 жилийн хугацаа болж байгаа гэхээр энэ яг нүүж орж ирсэн 5 дахь газар маань. Тэгтээ одоо 19 оноос хойш хэд нийт 36 7 хүнийг ажлын байраар хангасан. Яг одоогийн байдлаар бол 18 ажилтнтай, нэг салбартай. Сая ковидын үеэр салбар хоёроо хаасан. За тэгээд өдөрт нэг ойролцоогоор нэг 200 гаруй хүний бүтэн өдрийн сет хоолыг бид нэр бэлтгэж хүргэдэг. За энэ нь бол яг нөгөө кето дэглэмийн буюу нүүрс усаа хассан эрүүл хооллолтын, эрүүл дэглэмийн өглөө өдөр орой тий ингээд үдийн үеийнх нь хоол ингээд торлол захиалгын дагуу хийсэн газар нь хаалганд огшоол өглөөрт хүргэдэг. Энэ л үйлчлэгээ яваад байгаа. Тэгээд яг тухайн үед нөгөө нэг юм цаг үе олцсон бизнес гэдэг үлээ яг ингээд шаардлагатай л байсан юм шиг байна. Өмнө ажил орохоос өмнө кето мо гэж мэддэггүй байсан. Ийм дэглэм бол байдаг гэдгийг. Манай найз анх ийм ажил байгаа. Тэг яа гэм бэ хэдэм бэ гэсэн чинь Японы ийм дэглэмийн кето дэглэм явуулаа гэд. Тэг анх мэдчихсэн. Ажил дээр бол алдаа гаргаад мэдээж уурлуулах тохиолдол бол байсан. Тэгээд алдаан дээрээсээ суралцаад цаашдаа улам хичээж ажилланаа гэд хичээж байгаа. Намайг баярлуулж исэн тохиолдол бол зөндөө байгаа. Бараг өдөр болгон шахуу гой урмын үг өгчтэй. Ямар нэг юмд ялагдсан байсан чи чадна гэж дандаа урмаар тэтгэж дандаа тэгж дэмждэгт нь үнэхээр баярлалтай шүү. Айгүй мундаг дайчин зоригтой энэ хөрхөн найзтай одоо энэ ажлыг одоо энэ кето үүсгэн байгуулаад санаачлаад анх үүсгэн байгуулахад нь цуг байсан би. Тэгээд их цог эхэлжсэн. Тэгээд одоо энийг ингээд өдөө 2-3 жил болгоод ингээд аваа явжгаад тасралтгүй одоо хичнээн ингээд бэрхшээлдээс тулгарсан ч гэсэн тэр бүгдийг даваад гарч байгаа одоо энэ коронавиг ч гэсэн тий бүх хүмүүсийн бизнес зогссон байх ч гэсэн даваад гарсан найзаараа бахархаад улам их одоо хичээгээрээ миний найз бүгдийг чадна бүгдийг угаасаа чадсаар ирсэн амжилт төсөөл гэж хэлээ та. Бизнес миний хувьд бол нэг юм үлгийтэй нялх хүчиг санагдсан. Өмнө нь би бас 2 удаа бизнесийгээд бүтлгүүтэж үтсэн. За нэг эхний 1 жил бол одоо хүүхд тал дөнгөж ингээл бар хоолндоо орно тий мөхлөх нь ингээл яг л ингээл бүх юм л өөрөө хийн. Операшнда зогсоо заагүй зурлалтан тий цаг наргүй ажиллана. Би шөнийн 3 цагт сэрдэг байсан. Одоо бол гайгүй. Бас арай 3 зэрэггүй 4 5 зэрнэ. За тэгэл бүх юм дундаа өөрөө утгалд нь оролцсон. Тэгээ маш их стресст нь ядарна. Мөнгөний проблемууд тулгарна тий ингээл өрсөлдөгч гэх юм уу одоо тий нөгөө талд байгаа газрын одоо ингээд маш их муухай мессежүүд энэ төр ирнэ тий тэр чинь ингээл фейсбુક дээр групп дээр янз янз юмуд болж байгаа шүү дээ. Асуудлууд бол их гардаг байсан. За миний эргээд одоо бодоход юу юм бэ нэ? Корона, ковидын үеийн цар тахлын үеийн нөгөө цагийн хязгаарлалт, заалны хязгаарлалт, за ингээ бараа бүтээгдэхүүний хомсдол, хил хаасан, нээсэн тий. Яг ингээд энэ үед бид нэр 3 жил болж байгаа нэ үний бас доктортой болох гэж маш их хичээсэн. Яг миний хувьд бол би яг ингээл эмэгтэй хүмүүсээр аягүй хүрээлүүлж амьдэрч байдаг хүн л дээ. Аягүй хүчтэй эмэгтэйчүүд надад маш их одоо зүйлийг сургадаг. Тэрний нэг бол Жасмин яалтч хүн мөн. Тэгээ тэр эмэгтэй хүнээс яаж байж болох юм бэ гэдэг тэр хүч их гардаг. Тэгээд ажилтны танилцж байгаа бол тэр нөгөө бүр үүрийн 5 жингээр те шөнийн 3-аас 4-өөс үүрийн 4-өөс ажил эхэлдэг. Тэгээд тэр бүхэнд өөрөө байж идэг. Тэгээ ажилчдаа зохион байгуулна гэл ингээл харж ах. За энэ олон жилийн хувьд бол одоо бахархах бол дэндүү багтана л та. Тэгээ гол нь би их юм сурдаг Жасминаас. Тэгээ тэр тууштай байх тэр зүтгэлтэй байх юм зорьсон юмнийхаа ард гардаг тэр зам бол үнэхээр гайхалтай. Сая за 7 сар тий 7 сар яг 7 сар юм байна. Өмнө манай ээж бурхан болсон. За энэ корона гэж бас их хэцүү. Ингээд ээжигээ харуулчих гэдэг тийм. Цар тахлаар ээжигээ алдсан. Жохоо харамсалтай. Тэгээд том ихч учраас нэг өөрөг хариуцлага хүлээх хэрэгтэй. Тэгээд баг дүүгээ тасны өрөө байсан учраас яг нөгөө нэг бичиг баримтаар өөрийнхөө нэр дээр аваад тэгээд дүүтэйгээ хамт амьдарч байгаа. Тийм өнөөдөр манай ээжийн төрсөн өдөр нөгөө тэгээд манай заал хоолоор өнгөрүүлжлээдсэн байхгүй нөгөө жоохон буян үлдэх гээд яг ээжгүй өнгөрүүлж байгаа анхны баярууд
За бас нөгөө гинти юм байсан учраас хүлээж авахд бол маш хүнд туссан. Тэгээд одоо нөгөө дүүнрийнхээ хажууд ч юм уу эмээгийнхээ хажууд ч юм уу ингээ байнга Tesco-л ажилчдын хажууд байнга хямраад ич чаддгүй. За нэг учиргүй хатуу чанга хүн бол байх гэж бол хичээдгүй, уйлах үедээ уйлждаг. Тэгтээ ингээ хямраад яваад иж бас чаддгүй. Ер нь бол ингээ аюу их бие барьж байгаа. Ээж хүн өнгөрүүлж байгаа анхны жил 7 сард удаагүй гэвгэнтэл эмнэлэг твтэл буцаж гарч ирээгүй учраас маш хүнд туссан. 21 он бол ер нь миний хувьд, манай дүүнэрийн хувьд, эмээгийн хувьд, тэ ахын хувьд, энэ манай гэр бүлийн хувьд маш хүнд жил байлаа. Тэгээд одоо энэ цар тахал нь хурдан байхгүй болоосай тий 2000 гаруй хүн нас орсон байгаа байхгүй коронавигаар. Тэгэхээр 2000 хүний гэр бүл яг бид нар шиг юм одоо шаналлалтай байгаа байхгүй тий. Тэгэхээр айгүй харамсалтай яг юм цар тахлаар ээжийг алдсан гэж бодохоор зүгээр аюу бүр ингээд итгэдэг байхгүй одоо болтол тэгэл нөө өдөр болго ингээд коронагийн тоо хилээл тэдэн хүн нас урсан энэ төр гэл тэгэхээр яа нэг гэр ямар авалтаа л гэж боддог. Чи нэр just яг анх яаж танилцсан юу сандаг уу? Үгүй. Тэр чинь тэгэхээр амар согт байсан гэсэн үг. Юу яа тийм аа? Хосоогийн төрс өдрөөс юм болов? гэж бодож байна. Тэгтээ чинь баг 10 хэдэн жилийн өмнө байгаад байгаа байхгүй. Тэгэхээр тийм хосоогийн төрс өдөр байхгүй. Хосоогийн төрс өдөр дээр нэг амар том үстэй амар нарийнхаа хөнгөгөөдсөн байхгүй. Нэг юм Diana Ross шиг нэг тийм үстэйсэн. Тэгснээ би нэмж жижигний нарийнхан. Тэгээд тэгснээ яг анх яг дэргээ сандаг байхгүй. Харчаад яаж ийм нарийнхан хөл гарын дээр тавтаж болдсон бол гэж гайхчихсан байхгүй. Юм байна. Тэгээд болоо. Тэгж танилцчихсан байна. Би бол яг just нэг одоо бараг 20 жилийн өмнө танилцсан. 2003 онд танилцчихсан. Тэгээд яаж тэр нарийнхан хөлн дээр ер нь ямар ч хүн юус гойсон гэсэн гойсон гойлт хүссэн хүслийг биелүүлэх гэж төрсөн юм шиг байдаг. Кетамо за яг энэ Кетамо Foods гэдэг компани бол 3 ээлжээр ажилладаг. За 3 ээлжинд нийт 18 ажилтан байгаа. Хоол хүргэлт, өдрийн ресторан, оройны лаунж ингээд энэ ажил явж байгаа. За ерөнхийдөө них одоо яг бүр ингээд зогсоо заагүй бүх операшнд нь би оролцохоор ажил явдаг ус учраас би бас ингээд хувийн юмнуудаа хийж бодоод нэгэн сэтгүүлч мэрэгчлээ тий бас ингээд нөгөө зургт өртөр гардаг байсан учраас ингээд шууд хайч чаддгүй мөлий тэрийг. Тэгээ влог хийж байгаа. Кетамо гэд YouTube хуудасгаа тэн дээр ингээд бас нэг юм эмэгтэйчүүдэд зориулсан нэг юм мотивац өгчмөр тий ингээд үзэн гут ингээд гэр цэвэрлэх хоол хийх юм мотивац төрөөсөө ч гэдэг юм уу тий тэгж одоод ерөнхийдөө би өдөр тутамд хийдэг зүйлүүдээ маш богинохон silent vlog буюу одоо юу ч ярихгүйгээр ингээд үзүүлэхийг хичээгээд ингээд нэг 2 3 дугаар хийсэн байгаа бас сонирхоод үзээрэй манай миний одоо хийж байгаа влогийг за 2 дахь гэх юм бол төсөл бичдэг за төсөл нь гэх юм бол одоо нөгөө нэг юм 10 жилийн ахлах ангийн сурагчдад мэрэгчлээ хэрхэн зөв сонгох вэ? Хүн мэрэгчлээ зөв сонгуул хаана хүрэх вэ те? Яг ингээд мэрэгчлээ буруу сонгосноос болоод хэдэн жилийг алдаж яад юм бэ? Энийг ингээд маш сайн судалгаатай юутай те олон одоо менторуудаар ингээд олон багш нараар ч юм уу ингээд лекц тавиулаад ингээд хүүхдүүдэд сургуулиудад нь зурчилж өгдөг ч юм уу те ингээд дүүргээр тойроод ингээд яваад хийдэг нэг юм хэсэг юм хийж жилаа. За хүү юм аа гэж сэтгүүл гэр бүлийн хүнтэйгээ хамт бас гаргаж байлаа. За ингээл нэг юм коронавигаас болоод ингээд нэг юм ажлууд бас аягүй их юугаад байна л да.
зогсоод доголдоод тийм нэг тиймэрхүү байдалтай байгаа. За тэгээд яг сүүлийн үед гэх юм бол би кето, дэглэм болон эрүүл хооллолт, мацаг хэрхэн урт удаан наслах вэ гэдэг одоо тиймэрхүү сэдвтэй номд бол нэрээ бол олог байгаа. За бодвол кетомол гэж өгөх баг. Ном бичсэн. Ном маань одоо бичвэр нь бол 100% бэлэн болсон. Тэгээ одоо яг зураг авалтын хэсэг дээр явж байгаа. Нэг утахгүй л байх л гэж бодож гарахад тэгээ зураг авалт нөгөө туршилт нь өөр туршилт жоохон тараглаад тэгээ тураад тэгээ фит болоод харуулад одоо яг би энэ чинь одоо таргалт турах бол асуудал биш болтлаа ингээ олон жил яг нөгөө дэглэмээ юмаа мэдэрсэн байгаа ш тий. Тэгээд яг юм зураг авалттай өөрийн зураг авалттай өөр дээр яг ингээ жишээ одоо болгож бичиж байгаа байхгүй яг миний ингээд эцэн уснаар ийм байлаа гэдэг тийм утгатай ном бичиж байгаа. Ном маань бэлэн болоход бол маш ойрхон байгаа. За тэгээд тиймэрхүү сантай л энэ ажлын хувьд бол иймэрхүү. Юунд эз өрөөсөн бүх мэдээж үзэрдээ мөн дээрээс нь ардын мэд үргээд энэ хөлтөд зориулъя. Баярлалаа. Одоо танилцаад анх 15 жил болсон байна. Одоогоор бол 2005 онд анх битээр танилцчихсан. Бид хоёр тест анх танилцчихсан. Би дээдлийн курсын оюутан охин байсан. Тэгээд нэг хавар байсан баха. Битээр миний нөгөө гутал ингээд том юу яцсан багтцсан. Гэ өмсч чадгүй хөл холгоод байсан байхгүй юу? Тэгээд нөгөө гიშиж чадахгүй. Тэгээ би нэг хөрх ах ингээл гадаа сууж яхад хүш чи хатаа газ нэг гутлаа төр зөр өвсөлчих би газ яманд явчаад ирээгээд тэгээ гутлыг өмсөд явсан байдیں۔ Тэгсэн чинь тэр үед надаа гутал нь жоохон бариад байсан сандал байсан байхгүй. Тэгээ би өөрөө 37 өмсдөг. Жасмин ч болохоор 36 өмсдөг байсан байгаа байхгүй. Би тэгээ чихээд өмсцөө. Гэхдээ нэг холгож арга мараараа холгоог болохоор айгу дэжгүй өмсөд явчаад цагийн дараа ирсэн чинь гутал нь томдцсон. Тэгээ надад гутлаа буцаагаад за чи яав гэд тэгэж битээр танилцчихсан. За би анх 2021 оны 5 сард кетомод анх ажилд орж исэн. За тэгээ тэрнээс хойш одоо ажиллаа жил болох гэж байна. Тийм жастаа бол танилцаад бараг 2 жил болж байгаа. Тийм энд орохоо өмнө бол таньдаг байсан. Айгуу тийм юу тууштай хүнд амар сайн зөвлөгч байж чаддаг. Өдөрдөгч бас байж чаддаг, сайн захирал, сайн найз бас байж чаддаг. Тийм мундаг дайчин эмэгтэй л гэж дүгнэндээ. Яг л байгаагаараа тийм галзуу айгуу дайчин бүсгүй гэж боддоо шүү дээ. Одоо хүнийг ялгаж их харьцдаг. Яг л хүн гэдэг утгаар нь харьцдаг гэдэг юм уу тийм. Нэг тийм хүн байдаг шүү дээ. Тиймэрхүү л юм. Их зөвлөн сэтгэлтэй. Ер нь өөрийгөө ихээс илүү дандаа бусдад нэг тусалж байсан. Тэгээ энэ хүнийг нэг айтайхан байлгаж байсан гэдэг тийм дандаа л ер нь хүн тусалж явдаг юм би. Хүмүүсийн төлөө дандаа л гүйж. Тийм манай ээж яг тийм хүн байсан. Дандаа бусдад тусалдаг. Яг тэр зангийг би авсан юм бол гэж хардсан шүү дээ. Хамгийн хөгжилтэй тий хамгийн зохион байгуулах одоо аяас чадвартай хамгийн гоё амттай хоол хийдэг нь дээрэс нь хамгийн олон хил устай ч юм уу магадгүй тий хамгийн олон үндэстний найзтай ч юм уу тий ер нь бол ямар ч төрлийн хүнтэй найз болж чаддаг. Найз болсон хүмүүс нь амьдралынхаа туршид хамт байхыг хүсдэг. Ийм л онцлогтой бүсгүй. Тэгээд найзтайгаа одоо Жасминтай ингээд нэг мэдгээд амар найзууд болсон байдаг байхгүй. Одоо ингээд битүүрээс гадна ч гэсэн бус хүмүүсийн хувьд ч гэсэн ингээд харангуут ингээд нэг л мэдгээд найз болсон. Нэг л мэдгээд амар татна болсон ингээд ерөөсөө амар найзлахад амархан гэх юм уу. Just ч тэгээд нэг амар ер нь нээлттэй тий. Хүн болгонтой ер нь ингээд аль болох хил амаа олцоо тэгээд уриалах
Тэгээд амар тусч те. Тэгээд ер нь магтуул зөндөө юм байдаг юм уу? Тийм тэгээд айгуу тийм олон талтай юм байгаа байхгүй. Ингээд одоо сайн талаасаа одоо нэг хөдөлмөрч юм уу за тэр ажил төрөл дээр бол угаасаа тийм юмнууд нь байж байгаа. Муу талаас нь бол бас хитрхи хөдөлмөрч гэдэг. Аа яа. Тийм. Муу талаас гэхээр тэр нэмэр бас заримдаа амар төвхтэй байхгүй. Ингээд зарим нэг юм хүмүүс чинь ингээд мань митнүүд зүгээр ингээд хажаачтай гэмээр юмнууд байгаад тахад юусе хайж өгөхгүй. Тэгээ тэнгуү тэрэн дээр миний нэр хөдлөө. Болчаач наадах гэдэг л ерөөсөө болохгүй өрөөсөр байгаа болгочдөг. Ерөөсөө гэр бүлийн хүмүүжил хэрэгзээрээ сайхан байна. Хүүхдэн тийм л хүн болж өсдөг байхгүй ер нь л. Тэгээ миний охины сайн тал бол манай гэр бүл миний өссөн орчин, өсгсөн орчин. Энэ үдээс хамааралтай гэж би бодож байдаг та. За өнөөдөр 3 дугаар сарын 8 олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр. Эрхийг хамгаалах өдөр. За монголчууд бол нэг юм баяр болгоод тэмдэглээд идэг. За миний хувьд бол энийг за мэдээж эмэгтэй хүн чинь гоё бэлгэсэлт аваалан гэр хамт олонтойгоо орчгоол их дуртай гоё баярлаарай гэр бүлэрээ хамт олноороо найз нөхдөөрөө гоё баярлаарай. Тэгтээ гол нь нөгөө эмэгтэйчүүд эрхээ хамгаалуулах өдөр гэдгийг бас битгий мартаарай. Эмэгтэйчүүд бас хүчтэй байж болдог шүү. За өөрийнхөө төлөө те гэр бүлийнхаа төлөө дуурдаг, чаддаг байгаасай. Би бас аягүй хингэж хүсдэг. Эмэгтэй хүн гэхээр ингээд өөрийгөө дандаа хоёрт тавиад те гэр бүлээ нэгт тавиад мэдээж гэр бүл чухал. Тэгтээ өөрийг одоо намайг надаас илүү хинч хайрлахгүй. Тийм учраас өөрийгөө ер нь бол дандаа номер 1 тавьж авах хэрэгтэй. Өөртөө дандаа цаг гаргаж байгаарай. Эрүүл мэндтэй, гоо сайхандаа тий оюундаа хөрөнгө оруулалт байнга хийж аасай гэж хүсдэг. Тэгээд цаг л гарах юм бол одоо ингээд цалингийнхаа би найзуудтай аюут хийж ярьдаг байхгүй. 100% цалин авлаа. 30% нь өөртөө зарцуул. 30% нь үлдсэн 70%-аар нь аргалаад амьдр тий. Өөртөө зарцуул гэдэг нь нүрээ бодвол гоо сайханд ор гэсэн заавал утга биш шүү дээ тий. Өөртөө ингээд яг хэрэгтэй оюуны хөрөнгө оруулалтаа бол нэг сургалтанд суучаасаа ч тийм үү ингээд юм өөртөө цагийг болон мөнгийг боломжийг тий битгий ингээд өөрийгөө хязгаарлаарай. Заавал ингээд аягүй гоё өөртөө хайртай аваарай гэж л хүсмээр байна тий. Би гол нь бас эрүүл хооллолт одоо уртудаа наслах гоё сайхан байх тий бүх юмний нууц бол ер нь одоо тэгэл бүх юм хоол штэ хоол тэгэхээр эрүүл хооллоорой эрүүл хоолтын зөвлөгөө аммаар ивэл бас холбогдоорой баярлаа сайхан баярлаарай. Цаашдаа өшөө олон жил хамтдаа кетомог тий илүү том болохын төлөө тэгээд кетомогийн баг хамт олноороо бүгдээ амир хичээгээд улам илүү амжилтанд хүрэхин төлөө бид нар бүгдээрээ туслаад гоё хамтдаа ориглуудаа матснаа л гэж хэлээ та. Мундаг өдөртөгч бүсгүй энэ кетомог байгуулад одоо 2 жил гаруй хугацаанд бас олон хүний эрүүл мэнд болон амьдралын маягт нь бас томор нөлөөсөн. Бас ажлын байрыг бол бас тодорхой хэмжээнд гаргаж олон ажилчдыг цалинжуулж ажиллаж байгаа. Би ер нь айгүй тийм нялуун төрлийн хүн биш л те. Одоо юу гэдэг станирэ мэрэ гэдгөө ер нь тэгэл байгаагаараа л тэгэл бараг л ирчүүд талын хүн л те. Тэгээд эзэж найзтай ингээл яг үнэн сэтгэлээсээ чамд бистэй айгүй хайртай шүү. Одоо юу гэдэг баярлж явдаг шүү. Тэгэл миний хамгийн ингээд нүүн дотны найз байж чаддаг, сонсогч байж чаддаг чамд баярлалаа л гэж хэлээ да. Бас зөндөө их хайртай шүү. Ийм гайхалтай эмэгтэйтэй учирсандаа би баярлалдаг. Тэгээ хамгийн гол нь надад өөрийг минь маш гоё ертөнцийн бас сонин хэсгүүдийг надад өөр танилцуулж өгсөн. Одоо маш тийм онцгой хүн гэж би хэлмээр байгаа байхгүй. Тэгээд өнөөдрийг хүртэл намайг ойлгож, одоо дэмжиж, гол нь ингээд хүн хэд ч одоо хувирч одоо болдог шүү дээ. Хүний амьдралд юм тохиолддог. Тэгээд тэр болгонд яг өөрийн нэг зангаараа тэнийг айгуу тийм ихч шиг юм шиг те ээж шиг юм шиг нэг тийм их гоё нүмер нөөлөгтэй. Тэгээ энэ олон жил найздаа бас гоё найзын төшөг болж тэгээд өнөөдрийг хүртэл хамт байгаад баярлалаа. Тэгээ олон жил бит хоёрыг хүлээж байна. Тэгээд яг хуу
амьдрал ирээн бараан байдаг шиг тий. Амьдрал юм тохиолдол байх гэхдээ нөгөө бие биенээ гиссэн ямар ч тийм одоо нөгөө хорвоо гэдэг шүү дээ тий. Хорн арилсан гэдэг шиг. Тэр гой сэтгэлээр хооштой олон жилийн гой уран бүтээл, гой амьдралын сонирхолтой аяллууд, адлын явдлуудыг хамтдаа туулъя. Тэгээд найзынхаа бүх ажилтны амжилт хүсье. Тэгээд бид хоёроос нөгөө йогоор их холбогддог. Хоёр йогч юм байгаа. Тэгээд бид хоёрт бас төлөвлөсөн гоё олон сонирхолтой аялал, ажлын төлөвлөгөөний төслүүд байгаа. Тэгээд ирээдүйд гоё юм хийж бүтээнэ. Тэгээд найзтай амжилт хүсье хайртай шүү. Цаашдаа олон жил тий энэ амьдралынхаа туршид үргэлж хамт байх болно гэдгийг энэ ташрамд бас хэлмээрэн. Тэг хөөхөн ханхуу тий гүйнг бас төрүүлж өгсөнд бас би баярлалдаг. Яагаад гэхээр ханхуу үнэхээр яг жинхэнэ ханхуу шиг царайлаг тэгсэн мөртлөө маш одоо даруй төлөө бүр харсан хүн болгоны хайрыг татмаар юм сайхан хүүгийн ээж тий зөндөө олон зүйлийг хийж бүтээгээрээ найздаа үнэхээр их хайртай үргэлж бахархаж явдаг мөн бас дандаа хамтаах болно гэж хэлмээр байна. Найзтай хүсэх хамгийн том зүйл бол угаасаа нэгдүгээрт эрүүл мэнд, хоёрдугаарт гэр бүлийн аз жаргал, гуравдугаарт одоо энэ ажил өөрийн хийж байгаа зүйл одоо бизнес ч гэдэг юм уу те одоо яг энэ бүх зүйлтэй амжилттай байгаараа гэж ямар ч гэсэн хүсмээр байна. Ерөөж जैन тэгээд одоо тэгэд үргэлж найз нартайгаа байж биднэрийгээ бас ингээд баярлуулж байгаараа бид нар ч гэсэн бас ингээд яг төдий чинээ найзхаа төлөө одоо чадах чинээгээр туслана. Тэгээд найз тул хайртай. Юу байхгүй. Одоо ингээд 10 хэдэн жил танилцаад найз нөхөрлөөд ингээд удаж хахад харж хахад амар асар олон төрлийн юм хийжсэн байгаа байхгүй. Ажлын хувьд яг мэдээж найз нөхдөд хувьд бол нөгөө бус хэсгийг хойш нь тавиад зөвхөн ажлын хувьд нь ярихад яг ерөөсө 9 шидийн одоо салбар руу 9 шидийн бизнес рүү гэл ороод төрийн байгууллага төртөл орж ажиллаад гэл ингээл янз янзын юм руу ороод хийгээд идэг. Тэгээд хийхдээ тэрийг ерөөсө их тийм аргалж хийдэггүй гэх юм уу. Зүгээр нэг энгийн нэг сайн ажилтны шиг хийдэггүй. Бүх юм ингээд тултал бүх юмаа дайчлаад зүтгээд тэгээд үр дүн ч ихсэн аягүй сайн гарч ирдэг. Тэгээд хамгийн сүүлд одоо энэ газрыг анх байгуулж яхад нь бас хөндлөнгөөс хараад жоохоо эргэлзчихлээсэн те. Тэгэл тэгтээ яхав мэдээж найз нөхдөд хувьд бол тултан дэмжээл явна. Тэгээд явж байна. Тэгээд түрүүн өвгийн хэлсэн шиг гэр бүлийн аз жаргал ажлын амжилт гэдэг зүйлүүдийг л хүсвэ. Дүүдээ бол хайртай шүү. Тэгээд одоо яг энэ ирч хүчээрээ те байнгын цоглог гэдэг ирч хүчээрээ олон хүнд тусалж те олон хүнийг баярлуулж яг энэ хөдөлмөрч зангаа алдахгүй тууштай байгаараа тэгээд ер нь бол их орондоо том хөв нэмэр оруулсан. Тийм өшөө их зүйл хийж бүтээгээрэй л гэж өсөж өрөө дөө. Тэгээд амьдралд нь бас аз жаргал сайн сайхан бүхнийг л өсгөөрэй. Ямар хөөрхөн тийм. За ингээ манай Мартин 8-ны спешиал дугаарт оролцож одоо өглөөний 4 цагаас одоо оройны 6 болж байна те энэ хооронд бүх өөрийнхөө намтар түүхтэй танилцуулж өөрийнхөө нэг өдрийн амьдралтай танилцуулсанд бас маш их баярлалаа. Танаас бас эмэгтэйчүүд маань өлгөр дуурал авсан баха. Ямар ч байсан битгий бууж өгөөрэй гэж эмэгтэйчүүдтэй зөвлөж байсан тийм ээ. Тэгэхээр ингээд эмэгтэйчүүд гэлтгөө бүх хүмүүсийг гоё эрүүлжүүлж эрүүл хоолнд урайлсан энэ гоё бизнест нь томоос том амжилт хүсье. Олон салбараа нэгээд магадгүй олон улсад бас салбараа нэх ерөөл дэвшүүлье. Миний мөрөдл ахгүй түрүү нэг нуугаадсан. За тэгээд яг баярын спешиал дугаартаа урьж оролцуулсан танай телевизийн хамт олонд маш их баярлалаа. Тэгээд шөнийн 4 цагаас оройн 6 цаг хүртэл одоо миний нэг өдөртөө Кетомогийн нэг өдөртөө хамт байсан хамт олонд маш их баярлалаа. Тэгээд танд болон телевизийнх нь бүх бүсгүйчүүдэд телевизээ үзээ сууж байгаа бүх бүсгүйчүүдтэй, ээжүүдтэй, эмэгтэйчүүдтэй, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе. Тэгээ сайхан баярлалаа. Нэвтрүүлэгтээ урьж оролцсон баярлалаа. За баярлалаа. Танд амжилт. За баяртай. За баяртай.
чи нэмсгэж яваарай цэцгэн байлаа чимж яваарай цэцгэн бэлдэн хүрэн мускел бат цэвихэн охтын туйлдсан алхаан түрэдэг көргөх цоглох хөгийн цоглох хөгжмийн айшиг тавшигтоо бүсгүй чи инэмсгэж яваарай цэцгэн байлаа чимж яваарай бүсгүй чи